Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамдах нэгдсэн улсын ерөнхий сайд Нарендра Моди Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг Truth Social нэртэй нийгмийн сүлжээний платформд нэгдсэн байна. За тус платформыг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нийт одоо хувьцааныхын 57%-ийг нь эзэмшдэг ийм платформ юм байна. За энтхийн ерөнхий сайд бол саяхан энэхүү платформд нэгдсэн. За даваа гарагт анхны постоо бол тавьсан байна. За Моди анхны пост дээрээ Америкийн нэгдсэн улсад 2009 онд бол айлчилж байх үеэрээ Техас мужийн Хьюстон хотод Трамптай ахвалсан 6 нийтлсэн. За тэгээд дээр нь бол энэ платформд нэгдэж байгаадаа бол талархалтай байгаагаа мэдгдсэн. За Трампын хувьд ийм нийгмийн сүлжээний платформ яагаад үүсгэсэн бэ гэхээр бол Байдентэй сонгуул өрнөсөн. За энэ сонгуульд бол ялагдсны дараагаас бол нийгмийн сүлжээний голлох одоо сувгууд болох Twitter, Facebook-д бол түүнийг оруулахгүй хязгаарлалтыг бол тавьсан байсан. За энэ гол шалтгаан нь бол Трампын хувьд сонгуулийн дараа хүчирхийлэлт өдөөсөн ийм үйлдэл бол гаргасны дараагаас бол томоохон платформ түүнийг оруулах боломжгүй гэдгийг мэдгдсэн. Тийм учраас 2022 оны 2 дугаар сард бол энэхүү платформыг эхлүүлсэн байна. За Greenwich-ийн цагаар 3 цаг 30 минутын байдлаар бол Моди нийтдээ 21500 дагагчтай болсон. За өөрөө бол бас дагж байгаа хүн дотор нь Трамп болон дэд ерөнхийлөгч JD Vance нарыг бол дагсан байна. За даваа гарагт бол бас Трамп Модигийн подкастер Lex Fridman-тай хийсэн ярилцлагын холбоосыг бас хуваалцсан байна. Дээр нь энэ холбоос ярилцлага дотор нь бол энтхийн ерөнхий сайдын замнал за 2002 онд бол Гужратын өмнө самун энтгэгт хятадын харилцаа зэрэг олон сэдвээр бол ярьсан энэ мэдээллийг нь бол Трамп өөрийн сүлжээн дээр хуваалцсан байна. Truth Social хэмээх энэхүү платформын хувьд ихэнх функцүүд нь бол X буюу өмнө нь Twitter гэж нэрлэгдэж байсан платформтой ерөнхийдөө төстэй. За Twitter дээр бол tweet болон retweet гэсэн ийм функц байдаг болвол энэ social truth дээр бол truth болон retweet гэсэн ийм одоо мессеж нийтэлдэг ийм боломжуудыг бол хангаж өгдөг юм байна. За платформ дээр хэрвээ зар сурчлагаа нийтлэх юм бол тэрийг нь sponsored truth гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл sponsored үнэн гэсэн байдлаар бол мэдэгддэг юм байна. За энэ Truth Social гэдэг энэ платформыг бол Trump Media технологийн групп бол эзэмшдэг. За энэ компаниг бол 2024 оны 3 сард бол олон нээлттэй байдлаар бол хувьцаа бирж дээр бол Трамп гаргасан байгаа. За одоо тус компани 57% орчим хувийг Трамп өөрөө эзэмшдэг юм байна. За дээрээс нь бол хөрөнгө оруулагчид би энэ дотор бол Кувейтэд байралтай Ark Global Investment компани болон түүний одоо Трампын өөрийнх нь хөтлийн явуулдаг байсан Apprentice Show-нд оролцож байсан оролцогчид бол хувьцааны бас нэлээд хэсгийг эзэмшиж байгаа. За тэгээд хувьцааны хувьд бол хууль эрх зүйн хувьд нэлээд бас маргаантай байдлууд бас байдаг юм байна. За ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Truth Social дээр нийтдээ 9.2 сая дагагчтай. За X хуудсан дээр бол 87 сая дагагчтай байгаа нь бол үүнээс хамаагүй бага байгаа. За Bloomberg-ийн эмэгтгсэн мэдээлэлээс үзэхэд Truth Social нь бол ер нь бол бусад өрсөлдөгчтэй харьцуулахад бол төдийлөн олон нийтэд сайн хүрч чадаагүй. Жишээлбэл X платформтой харьцуулахад 400 дахин бага ийм хэрэглэгчтэй байгаа юм байна. За Трампын эзэмшдэг энэ Trump Media технологийн групп нь 400 сая $400 алдагдaltaй ажиллаж байсан. За зах зээлийн нийт үнэлгээ нь бол 4.4 тэрбум $4 үнэлгээтэй ийм компаниг Трамп эзэмшдэг юм байна.